Нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж баар шөнийн цэнгэний газар зочд буудлуудад үйлдэгдэж байгаа гэмтэргийн талаар танилцуулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ярилцлаа. За 2014 1-р удирлын байдлаар одоо цогтуугаар нийт 839 гэмтэрэг үйлдэгдсэн. Захиргааны 2254 гэмтэрэг захиргааны зөрчил бүртгэгдэж цагдаагийн байгууллага шалгагдсан. За нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар арх согтуурал дундаа үйлчлдэг худалдан борлуулалт төвөөр үйлчилдэг 3951 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ оны эхний 3 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийтдээ 4101 гэмтэрэг гарснаас баар цэнгэний газарт 217, зочдуудад 67, савнд 6 гэмтэрэг үйлдэгдсэн нь 16.9% өссөн үзүүлэлт юм а. За согтуугаар үйлдэгдсэн гэмтэргийн 24% баар шөнийн цэнгэний газар үйлдэл хэрэгүүд эзэлж байгаа. Баар шөнийн цэнгэний газрууд үйлдэгдэж байгаа гэмтрийн шалтгаан өгсөн цагийн хуваар баримтлан хуулийн хэрэгцээтэй хангаж ажилтгүйтэй холбоотой бөгөөд цаг хэтрүүлэн арх согтуур гундаагаар үйлчлснээс үйлчлүүлэгч иргэд согтуур гундааг хэтрүүлэн хэрэглэх улмаар өөрийн үйлдэл хянах чадваргүй болж гэмтрийг зөрчил үйлдэх гэмтрийн хохирогч болоход шууд усаар нөлөөлж байгаа. Баар шөнийн цэнгэний газрууд ихэвчлэн бусдын биед гэмтэл учруулах анхаарал төрлийн гэмтрүүд үйлдэгдэж байна. Цагдаагийн газраас цаг хэтрүүлэн ажилласан гэмтэрэг ихээр үйлдэгддэг газруудыг холбогдох газруудад нь мэдэгдэж хаалх хүртэл арга хэмжээ авдагч нийслэлийн хүн судалтай үйлчилгээний хилцээс сарын дараа эрхийг нь буцаан сэргээдэг байна. Тиймээс уг газруудын хамтын ажиллагааг сайжруулж гэмтэргийн гаралтыг бууруулахын тулд дараачийн хурлаар хамтран ажиллах санамж жижиг боловсруулж ирэхийг даалгалаа.